За сайн бацхан бүгдээрээ. Энэ удаа төлөө хамтдаа Moby Dick гэсэн номыг одоо үзэх болно. Гэтэ энэ номнаас юу үзэх вэ гэхээр энэ бол 1800 онд бичигдсэн Америкийн алдартай нэг сонгодог уран зохиол. За энэ болохоор хэлбэршүүлээгүй яг ориг хэлбэрээр байгаа. За тэгэхээр энэ дээрээс би болохоор уншихдаа яаж юм одоо орчин үеэс арай өөрөөр бичигдсэн өөр хэцүү номыг унших талаар жоохон бодлоо хаваалцъя гэж бодлоо. Окей. За нэгдүгээрт за ингээд өгүүлбэрээ харъя. Өгүүлбэрээ харахтаа ерөөхдөө төсөөлөн бодох чадвар бол маш чухал. За төсөөлөн бодохдоо яаж үзэх вэ? Next morning. За тэгэл дараагийн өдөр юм ээ. Monday. After disposing of the embalmed head to a barber for a block. За энэ дээр ингэ гарч байна. Embalmed head. За embalmed head гэдэг нь болохоор нэг юм толгой гарч ирж байна энэ дээр. За энэ ингээд нэг толгой байна тийм ээ. За энэ намыг ингээд үзэх юм бол энэ дээр нь болохоор нэг юм толгой байдаг. Окей. За энэ толгой. За энэ толгойг болохоор блок. За энэ блок гэдэг би үгнээс ойлгохгүй байна. За блок нэг дөрвөлжин зүйлэр тийм ээ. Төлбөр байж магадгүй. За үүнийгээ болохоор disposing of гэвэл үүнээс салах гэсэн үг. Салах. За тэгэхээр энийх нь энэ нөгөө ямт толгой үлээ хадгалсан энэ толгоогоо. Тэгэхээр яг нь одоо ингээд энэ манай залуу байна л та. За залуу маань болохоор ингээд нэг толгой байж байсан байж тээ. Үсээ засвалчихсан байна. За ингээд юм үстэй болчихсон. Үсээ засвалаад ингээд баяртай болсон тийм ээ. За харин толгой барьж явж ирсэн байна. За үүнийгээ болохоор үсчинд ингээд төлбөр болгож өгсөн юм шиг байна. За I settled my own and comrades bill. За settle a bill. Bill гэдэг нь энэ дээр болохоор төлбөрийн баримт тийм ээ. Төлбөрийн баримт. За тэгэхээр би үсээ засвалсныхаа төлбөртийн толгой одоо өгснөхийн дараа би comrades bill, окей, нөхрийнхөө тийм ээ. Андынхаа төлбөрийг болоод өөрийнхөө төлбөрийг андынхаа мөнгөөр төлчлөө гэж байна. За жоохон андынхаа мөнгөөр төлчлөө тийм ээ. За тэгэхээр хоёр хүн болсон бас таарч байна энэ дээр. За хоёр хүн бол. За энэ нэг залуу байна тийм ээ. Хоёр хүн байж. За энэ хоёр ингээд өрөөнөөсөө ингээд гарч байна шүү дээ. За тэгээд энэ хоёр яах нь вэ? Ингээд мөнгөө төлчихсөн. За өрөөнөөсөө гараад явж байна тийм ээ. The grinning landlord. За ингээд түрээсийн тийм буудлын эзэн. As well as the boarders. За as well as good and гэсэн. За тэгээ буудлын эзэн болоод буудалд байрлагсад seemed amazingly tickled. Tickle гэдэг нь болохоор энэ дээр болохоор excited гэсэн үг. Excited буюу гайхшрах гэсэн үг л дээ. Гайхшрах. За тэгэхээр ингээд энэ хоёрыг тойроод энэ манай хоёр баатрыг тойроод тэгээд байрны эзэн байна тийм ээ. За байрны эзэн. За бүдүүн залуу байна. Гайхаж байна тийм ээ. За тэгээ бусад болохоор ингээд байранд ийм буудал дотор байсан байх нь шүү дээ. За энэ хоёр том цонготой. За энэ дөрвөн цонготой. Тэгэхээр
энэ дотор байсан бүх хүмүүс гайхсан байна. Тэ гайхсан. Гайхсан байж тээ. Бүгдээрээ гайхсан. Яагаад эднийг гайхсан бэ гэдгийг үзүүлээ үзье. Amazingly tickled at the sudden friendship which had sprung up between me and Quick Quick. За эдгээр бүүнд гайхсан бэ гэхээр энэ хоёрын гинтийн нөхөрлөлд нь гайхсан байна. За энэ нөхөрлөл нь sprung up гэвэл цохойх гэсэн үг. Тийм ээ, өөс нөгөө цохойдог шиг цохойсон нөхөрлөл нь Quick Quick битрийн хоорондох цохойсон нөхөрлөлд байрны эзэн болоод буудал тамрагсад бүгд гайхжээ. Especially as Peter Coffin's cock and bull stories about him had previously so much alarmed me concerning the very person whom I now accompanied with. Зэндэр cock and bull story гэж нэ. Cock and bull story. За энийг болохоор одоо бол зарим хүмүүс сар яриагаар bullshit тийм ээ худлаа яриа гэж ярьдаг. Cock and bull lie гэсэн үг тийм ээ худал false гэсэн үг. За тэгэхээр ялангуяа Питер Коффины тийм ээ the very person гэдэг нь болохоор одоо нөгөө хамт явж байгаа найзыг нь хэлж байгаа. Very гэдэг нь болохоор нөгөөт гэсэн үг л тэн дээр. За тэгэхээр нөгөө хүний өмнө нь би болохоор одоо whom now I accompanied гэхээр одоо надтай хамт байгаа хүний тухай Питер Коффины тэр худлаа яран намайг alarm буюу айлгасны дараа түгшээсний дараа үүссэн энэ хоёрын хоорондох юм нөхөрлөл байна тийм ээ. Нөхөрлөл байна. За тэр энэ хоёр ингээ хоорондоо ингээд найзууд болчихсон чинь хүмүүс нь бүгдээрээ гайхаж чинь тийм ээ. За ингээд найзууд болцсон байна. За. За тэгэхээр ерөнхийдөө бол би ингээд зураг зураад байгаа нь яадаггүй гэхээр ер нь бол би ингээд юмыг сайн ойлгохгүй эсвэл мөн дэлгэрүүлж ойлгохыг хүсэж байгаа бол үедээ ингээд зураг зурж ингэж ойлгохыг хичээдэг. Надад тухайн үед юу болж байгааг төсөөлөн бодоход их тусалдаг. Тэгэхээр ямар ч байсан quick bit хоёр ингээд яах нь нөгөө нэг толгоогоо барьж агаад за төлбөртөө өгөөд гарах болсон чинь дотн байсан ч идэ гайхсан. Ингээд ерөнхийдөө бол нэг кино мэтэр тийм ээ үйл явдал мэтэр гэж бодохыг хичээдэг. За we borrowed a wheelbarrow. За wheelbarrow гэвэл юу гэсэн бэ? За барилгын нөгөө барилга туслах хийжсэн эсвэл барилгын ажил хийжсэн бол мэддэг бах. Wheelbarrow гэдэг нь болохоор шавар зөөдөг юм хоёр дугуйтай ардаа бариулттай тийм юу байдаг л та. Ийм багаж байдаг. Нэг иймэрхүү хэлбэртэй. Тэгээд ийм том дугуйтай. Энэ дээр болохоор ийм бариулттай байдаг. За нэг иймэрхүү юм шиг. Иймэрхүү тэрэг байдаг. Тэгээд энэ дээр нь ингээд ямаа ингээд тавьдаг. Тийм ээ. Хүн болохоор яах нь эндээс нь ингээд түрээд явдаг юм машин байдаг л та. За үүнийг болохоор wheelbarrow гэдэг. За we borrow the wheelbarrow. За бид нар болохоор нэгэн wheelbarrow чам бүдгэрээд иж магадгүй. За нэгэн тэрэг ингээд зээлж авсан. Embarking our things. Embark гэдэг нь болохоор тавих гэсэн. Тэ putting our things including my own poo carpet bag. За нэг юм carpet bag ин за хивсээр хийсэн нэг цүнхтэй байсан юм шиг үн. За минийг тэ муудсан нэг цүнхээ хийгээд. And quick's canvas sack шуудаа hammock гэдэг нь ор байдаг дүүжин ор тийм ээ. And away we went down to the moss. За moss гэдэг газар руу хоёр найз явлаа. Тийм ээ хоёр найз ингээд явъя гэж явсан байна. За ямар газар руу явсан гэхээр moss гэсэн. За moss гэдэг газар нь үзье. Тэгээ moss таслал тавьж хаад ингээ өгүүлбэр байвал би энэ өгүүлбэрийг тодорхойл гэж ойлгоно.
The little Nantucket packet schooner moored at the wharf. За би мэдчих хэд үгүүдийг тайлбарлаж өгье. Schooner гэдэг нь болохоор ан хийдэг усан онгоцыг хэлдэг. Ан хийдэг усан онгоцыг хэлдэг. Moored гэдэг нь болохоор байрлсан, уягдсан гэсэн. Wharf гэдэг нь бомбд, тий усны бомбд. За тэгэхээр яг нэгэн ийм усан онгоц руу явсан байх нэ хоёр. Ер нь бол нэг иймэрхүү загвартай байдаг. Ийм том далбаатай. За ийм гурван мөндөр юм юуттай байна шүү дээ. Мөндөр модтой. За тийм далбаатай. За ингээд энэ нь болохоор ингээд яах нь далаагаас газар руу гарсан ийм газар гэ байж идэг. За хүмүүс ийшээ болохоор ийм том модон гүүрээр гарч ачаагаачдаг байх нэ. За ингээд хүмүүс ачаагаач чинь тийм ээ. За бид нар ингээд мост руу явсан байна. Nantucket гэдэг нь томоор ичсэн болохоор газрын нэр гэсэн үг. As we were going along, the people stared. За нэг хоёр найз ингэ явж байгаа хооронд нь хүмүүс stare буюу ширтэж эхэлсэн байна. Айгүй бол ингэ хүмүүс ингээд гайхаа харж ирсэн. Хэрэг юу хийж ингээд тийм ээ? Яагаад энэ хоёрыг ширтээд байна? Яагаад stare болоод байна гэхээр not as quick so much. За quick руу яагаагүй. Quick-ыг нэмж хэлэхэд ер нь зэрлэг хүн. Окей, энэ дээр юм үстэй. Тэ ингээд толгоогоо яасчихсан юм зэрлэг гар. Дээрээ юм шивэстэй. За энэ болохоор манай залуу болохоор жирийн нэгэн залуу. За quick руу ширтээг. For they were used. За then for гэдэг нь because гэсэн үг. Яагаад гэвэл they were used to seeing cannibals like him in their streets. За cannibal гэвэл махан идэгчдэн гэсэн. Хүний махан идэгчдэн. За яагаад хүний махан идэгчдэн гэж байгаа юм бэ гэхээр яг ч хүний махан идэгчдэнгээс илүүгээр энэ 1800 үед Америкт зэрлэг хүмүүсүүдийг одоо нөгөө зэрлэг одоо хүний хэлээр ярьж чаддгүй арлын одоо нөгөө хүмүүсүүдийг каннибалчууд гэж хэлдэг байсан. Яг гоо зарим нь бол хүний мах иддэг болох, зарим нь иддэггүй тийм зэрлэгүүд гэсэн үг тий. Зэрлэгүүдийг харсандаа биш. Ягаад гэхэд they were used to see ингээл зэрлэгүүдийг бол харж дассан байсан. But at seeing him and me upon such confidential terms. Confidential гэвэл яг нь гэхээр secret. Дотно гэсэн үг л дээ энэ дээр бол confidential. За манай хоёр найз ингээд энэ залуу ингээд ийм яах нь энэ зэрлэгтэй энэ дотно ингээд тэрэг төр явж байхыг хараад хүмүүс ширтсэн байна. But we heeded them not. Гэхдээ бид хоёр тэднийг анхаараагүй. Хийдгэл анхаарах. Going along, wheeling the barrow by the turns. By turn гэвэл ээлжлээд гэсэн үг. Ээлжлээд нөгөө тэргээ өнгөрүүлээд л яваад байсан байна. Wheeling гэл өнгөрүүлэх. Тэгэхээр яах нь хиллэг нь жоохон эртнийг гэдгийг анзаараарай. Тийм болохоор би ингэж хийж байгаа. Quick now and then stopping to adjust the sheath on his harpoon barbs. За quick болохоор ард нь болохоор ийм том юу байсан гэхээр халим агнахад та бүхэн юу байд гэж бодож байна. За ийм том жад байдаг. Томоо юм жад байдаг. Энийг ингэ шиддэг байхгүй. За ийм том жадыг болохоор харпун гэдэг. Харпун дээрээ ийм хоошоогоо чиглэсэн налуу ийм өргөс төмөрнүүдтэй. Үүнийг нь болохоор барб гэдэг. Барб. За тэгээд нөгөө нэг каннибал маань зогсоод sheath гэдэг нь болохоор энэ дээрээ ийм юутай байна л та. Гадуураа ийм юутай. Бүрхүүлтэй.
Гэрийн нохоохгүй гэсэн бүрхүүлт. За энэ бүрхүүлийг нь үе нөгөөд чи ингээд засч янзлаад байсан байна тийм ээ. Adjust ингээд янзлаад байсан. I asked him why he carried such a troublesome thing with him ashore. За би тэгэхээр найзаас асуусан байна тий. Найзаа troublesome гэвэл юм төвөгтэй. Ashore гэдэг нь болохоор далайн эрэг дээр. Далайн эрэг дээр яагаад ийм төвөгтэй зүйлийг авчирж байгаа юм бэ гэж асуусан чинь. Тэгээд and whether all whaling ships did not find their own harpoons. Whaling ship гэвэл халин магнуурын усан онгоц гэсэн үг. За тэгэхээр халин магнуурын усан онгоцнууд нь өөрсдийнхөө энэ одоо нөгөө том жаднуудаа авч явдаггүй мүү? Явдаггүй эсхийг нь би ингэ асуусан байх нь шүү дээ. Тэгсэн чинь to this in substance he replied that though what I hinted was true enough, yet he had particular affection for his own harpoon because it was of an assured staff, well tried in many mortal combat and deeply intimate with the hearts of whales. За би нэг баг зэргийн хөдөлгөөд өгчлаарай. Хөдлөхгүй байхыг хичээе. За to this in substance. In substance гэвэл ерөнхийдөө гэсэн. In general. Миний асуусан асуулт нь болохоор тэ хариулахдаа though what I hinted was true enough. Though гэвэл хэдийгээр миний энэ хэлэх гээд байсан зүйл маань үнэн байсан ч he had particular affection for his own harpoon. Тэр болохоор нэлээд онцгой тийм одоо нөгөө дуртай байсан байна. Өөрийнхөө энэ жаданд бол онцгой дуртай байсан. Because it was of assured stuff. Ягаад гэвэл энэ бол тийм батлагдсан тийм зүйлээр бол хийгдсэн байна. Well tried in many mortal combat. Үхлийн тулаанд бол олон удаа соригдсон. And deeply intimate with the hearts of whales. За тэгээд халимнуудын зүрхтэй бол маш их дотно. Яал халимнуудын зүрхийг нэгт жадалж ийсэн юмшигтай жад юм шиг байна. Бажээ. За тэгээд ямар ч байсан энэ бол ганцхан Америкт ч гэлтгүй дэлхийд бол танигдсан ерөөсөл классик ном. Тэгэхээр би энэгээр энэ богинохон reading-гээр юу хийхийг ойлгуулахыг хүссэн бэ гэхээр ном уншихдаа тийм ээ ялангуяа ойлгоход бэрх ном уншихдаа ингээд миний ингээд харуулсан шиг ингээд өөртөө зурган тэмдэглэл хийж үйл явдлыг нь тийм ээ ойлгохдоо өөртөө амар болохыг хичээгээрэй. Окей. Хэдийгээр над ч гэсэн энэ мэдхгүй гүнүүд бас нэлээд гарч ирж ирсэн. Гэтэ зарим тохиолдолд үг болгоныг нь ойлгохоос илүүгээр зохиолынхоо юу хэлэх гээд байгаа санааг нь ойлгох нь чухал. Тийм үед зураг зураад тэмдэглэл хөтлөөд төсөөлөн бодоод яг энэгээр надад юу хэлэх гээд байна вэ гэдгийг ойлгох нь илүү чухал. Тэгэхээр бидний уншсан энэ жижигхэн зүйл дээр юу гарсан бэ гэхээр ном бичиж байгаа энэ зохиолч маань болохоор нэгэн тийм ээ хүний толгоогоо тийм үс асуулах төлбөртөөрөө ингээд тооцоолаад хийдэгч байх шиг тийм найзтайгаа анх их айдаг байснаа болоод сүүлдээ нэлээд дотн болоод хамт гудамжаар ингээд халин магнуурын онгоц руу явж байгаа энэ хэсгийг нь уншиж ойлголоо. Тэгэхээр тэгж ойлгох мессежийг авах нь их чухал. Мэдгүй болгоныг нь словардад байх юм бол уншсан болохгүй. Харин гол зургийг нь төсөөлөн бодох чадвараа ашиглаж ойлгохыг хичээгээрэй. За тэгээд энэ видео хамт байсан баярлалаа. See you everybody.